Хүнд өвчин зовлон гэдэг зүйл хэлж ирдэггүй, хийж ирдэг жамтай. Эхийнхээ эвлээд эрүүл сарвал бодсон төрхийн өндөрлөөс болж нурууны мөрөлттэй болсон саран гэрэл бүсгүй 24 жилийн турш хүнд өвчнөд тэмцэн өнөөдрийг хүрчээ. Харин өнгөрсөн 9 сард Турк улсын мемориал эмнэлэгт 100% эмчлэгдэх боломжтой гэсэн таатай хариуг сонсжээ. Энэ л үеэс эрүүл сарвал болж хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө чадлынхаа хэмжээгээр эмчилгээний зардалаа цуглуулж сайхан сэтгэлд ард түмэндээ хандсан байна. Залуухан бүсгүйд тусламжийн гараа сунгаж эмчилгээний зардалт нь багч болов нэмэр болох үүднээс Монголын эстрадын нэрт дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Уран Чимэг Хань Хатанбаатар болон нэг хүсэл зорилготой уран бүтээлч нөхдийн хамт хайр тийсэн их шиг Ханьвийн 78 дахь тоглолтоо өнөөдөр зохион байгуулав. Баярлалаа. Ирж байгаа шинэ ондоо нийт үзэгчтэй ард түмэндээ шинжлэх баярын халуун мэдээг хүргэе. Хайр тийсэн их шиг үнэхээр хайраа тэгээд ирсэн үзэгчдэд зориулж аяд дугаар өргөдөг Ханьвийн тоглолтод нэгддэг баг хамт олон маань уран бүтээлч нь өнөөдөр 78 дахь тоглолтоо 23 настай залуухан сайхан охин саран гэрэл зориулсан Ханьвийн тоглолтоо Монголын өвдөшийн үеийн соёлын төв ордны их зааланд одоо хийж байна. Яг тоглолт маань одоо амжилттай үргэлжлэж байна. Одоо хайртай сайхан уран бүтээлч нар бүгдээрээ бүрэлдсэн ирсэн байна. Манай баг ер нь нийт 24-өөс 25 уран бүтээлчтэй нэгдэж өнөөдрийн үртийн тоглолтыг амжилттай хийж байна. Үнэхээр хүний төлөө гэсэн сайхан хайр өртөд ирдэг эрхэм уран бүтээлчтэй маш их баярлалаа. Энэ тоглолтыг үздэг үнэхээр тэр өвдсөн зовсон нэгэнд тэр билетээ аваад орж ирээд авсан билетийнхээ үнийн хариуд уран бүтээлчдийн маань энэ сайхан хайр тийсэн Ханьвийн энэ чадварлаг мэргэжлийн тоглолтыг үзэж бас таашаал авдаг сайхан үзэгчтэй баярлалаа. Хайр тийсэн их шиг тоглолт үргэлжилж байна. Тийм ээ, миний хадвд өвдсөн зовсон хүмүүс маш олон байна. Олон хүмүүс олон гэр бүлээс, олон ах トゥ олон найз нөхдөс нь хүсэлт ирдэг. Энэ хүслийг бид нар одоо хүлээж аваад манай гэр бүлийн зүгээс үргэлж хамтдаа байж энэ тоглолтыг зохион байгуулж хамтж байдагтаа бас маш баяртай байдаг. Бусдыг тэнхрүүлж өөрөө тэнхэрнэ гэж агуу бурхны үнд хэлсэн байдаг. Үнэхээр би энэ сэтгэлийн дэм урам хайрлж идэг сайхан ард түмэн үзэгчтэй хамт олондоо баярлалаа. Амьтаа бие хайрлах юмсэ. Урлагт хайртай гавьяатын дуунд уяран хайлдаг ард түмний дэмжлэгээр саран гэрлийн мөрөөдөл нэг алхмаар урагшилж байна. Нурууны мөрөлтийг тэгшлэх хагалгааны зардалд 23,080 $, шаардлагатай юм. Түүний өвчин одоо зүрх уушгиндаа нөлөөлж ирсэн учраас яаралтай Турк улсыг зорих чухал шаардлагатай байгаа юм а. Сэтгэл маш өндөр байна. Намайг саран гэрэл гэдэг. Би одоо 24 настай. Монгол улсад эмчлэгдэх боломжгүй 24 өвчтөний нэг болох сколиоз гэх өвчнөөр 24 жилийн турш бол зовж хандсан гэх юм уу. Тэгээ энэ оны 21-ний өдөр Турк улсын мемориал эмнэлгийг зорж эмчлүүлэхээр явж байгаа. Өөрний Ханьвийн тоглолтыг зохион байгуулж өгч байгаа хамт олон туслалцаа үзүүлсэн бүхэн хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээрээ. Ерөн сарвал авч ирээд их орондоо хийгдэх болно. Эстрадын нэрт дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Уран Чимэгийн хувьд бусдын төлөө хийсэн сайн үйлс бүхэн буян болж удаа мэт аривжин ирнэ гэж боломж бололцооныхаа хэрээр бусдад дэм болохыг хичээж зүтгэсээр яваа. Өнгөрсөн хугацаанд хайр тийсийг гişгээр хүсэл мөрөөдлөө биелүүлсэн эрүүл сарвал болсон олон хүн бий. Эстрадын урлагт 40 жил зүтгэсэн түүний хувьд өнөөдөр ч гэсэн бусдын сайн сайхны төлөө зүтгэсээр явна.